Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газар 100 хоног цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа одоо үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр Дорнот аймгийн агентлагуудаас үзэгч та бүхэндээ бид энэхүү нэвтрүүлэгтээ урьж оролцуулан шинжлэгдсэн засгийн газар байгуулагдсанаас хойш харьяа яам удирдлагуудаас агентлагуудаас ямар тушаал шийдвэрүүд ирсэн, энэ хугацаанд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж явуулж байгаа, цаашаадын ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж явуулахар байгаа тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж ажиллаж байгаа. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор нэрийн хувьд бол өөрчлөгдсөн байгаа тийм ээ. Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олон оролцож байгаамаа ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. За гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Нансалмаа. За мөн тус газрын мэргэжилтэн буюу хүүхэд гэр бүлийн хамгааллын мэргэжилтэн Баасанжав. За залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч Хансран нар оролцож байгаамаа. За тэгэхээр би сая үзэгчдэд ерөнхийдөө нэвтрүүлгийн агуулгыг танилцуулчлаа тийм ээ. За тэгэхээр энэ хүрээндээ энэ хугацаанд 100 хоногийн хугацаанд танай байгууллагын зүгээс эхний ээлжинд бол мэдээж нэршлийн хувьд бол солигдсон байна тийм ээ. За үүнтэй холбоотойгоор бас уялдуулаад ажил үүрэгтэйгээ хуялдуулаад ямар тушаал шийдвэрүүд шинээр гарав, ямар хууль тогтоомжууд танай байгууллага дээр хэрэгжив, энэ тухай мэдээллийг үзэгчдэд өгөхгүй юу? Тэгэхээр шинэ засгийн газар эмхлэн байгуулагдаад одоо нилээдгүй манай салбарын хувьд бол яамны салбар бүтц өөрчлөгдөж дээд одоо ерөнхий газрын болоод орон нутгийн энэ агентлагуудын бүтцүүд бас өөрчлөгдсөн байгаа. Тэгээд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар хүүхдийн байгууллага нь өөрөө гэр бүл залуучуудын асуудлыг нэгтгэсэн ийм үйл ажиллагааны хувьд нилээд өргөн чиг үүрэг хүлээсэн ийм агентлаг болж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл аймгийн засаг даргын 51 тоо захирамжаар Дорнот аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ энэ утгаараа бид одоо орон нутгийн хүүхэд болоод гэр бүл залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, за мөн орон нутгийн гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаарх одоо төрийн бодлогод нөлөөлөх одоо шийдвэрүүд гаргахад гэр бүлийн болоод хүүхд залуучуудынхаа идэх оролцоог нэмэгдүүлж тэднийхээ үгийг сонсох, тэдний оролцоотойгоор гэр бүл хүүхд залуучуудын эрхийг хангаж чиглэгдсэн ажлуудыг уялдуулан зохицуулах ийм чиг үүргийг хүлээж ажиллаж байна. Тэгээ юуны өмнө энэ засгийн газрын 100 хоногийн хугацаанд бид шинчилсэн бүтэц зохион байгуулалтандаа орж одоо хайка нэршлээ өөрчлөхөөс эхсүүлээд дотоод зохион байгуулалтын асуудлуудаа нэлээд хийж эмхлэн зэгцэлж байна. За тэгэхээр мэдээж үүнтэй холбоотойгоор одоо дотоод зохион байгуулалт гэлээ тийм ээ. За бас нэр хаягийн хувьд бол бас өөрчлөгдсөн гэж байна. Тэгэхээр иргэдийн бас нэг эргэлзээтэй байгаа зүйл юу вэ гэхээр нөгөө нэрээ сольдог, байршлаа сольдог, дотоод бүтцээ солихоор нөгөө цамхтгал явж байгаа лөө гэдэг бас нэг хардтал давхар явагддаг шүү дээ. Тий. Ер нь бол манайх ямар нэгэн цомгтгол бол хийхдэггүй. Харин одоо залуучуудын асуудал шинээр яг энэ төрийн бодлогын бүтцэд орж ирж байгаа, төрийн байгууллагын бүтцэд орж ирж байгаа учраас оронтоо нэмэгдэж байгаа. 3 оронтоо бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ нэмж байгаа оронтоог бид нар манай хилцээний дэргэд хуучин нэршлэр те хилцээний дэргэд бид нар энэ одоо өөрчлөлтийг өгтөр болгож бас тодорхой засгийн газраас бэлтгэлтэй байсан. Залуучууд хөгжлийн төвийг манай хилцээний дэргэд байгуулж 3 оронтоогоор ажиллуулж одоо төслөөс дэмжиж энэ арга хэмжээг явуулж исэн. Тухайлх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болоод Люксембургийн засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр төслөөс бид нар одоо залуучуудынхаа асуудлыг эрхлэх ийм шинэ бүтцийг бид нар туршилтын журмаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийсэн байсан. Тэгээд энийг одоо үндсэн бүтцэд оруулж залуучуудын асуудлаа эрхлэн хариуцуулах одоо төрийн албан агчтай болж байгаа гэсэн үг. Ингээд манай одоогийн шинчилсэн бүтцэд ямар нэгэн халаас хэлгээ хийгдэхгүй, хийгдээгүй, цомгтгол байхгүй, харин одоо төрийн албан агчд нэмэгдэж байгаа гэж ингэж ойлгож байна. Хууль эрхцэн хувьд өөрчлөлт хэр орсон бэ? Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг.
Хууль эрх зүйн хувьд бол нэлээд өөрчлөлт орсон. Энэ бол одоо өмнөх улсын их хурлаар батлагдсан. Манай салбарын одоо мөрдөгдөжсэн гол одоо бидний одоо үндсэн хууль гэж хэлж болохоор хүүхдийн эрхийн тухай хууль маань бас бүхэлдээ шинжлэгдээд хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль гэсэн юм хоёр хууль болон улсын их хурлаар хэлцэгдэж батлагдсан байгаа. За мөн хүүхд харах үйлчилгээний тухай хууль гэж шинэ хууль батлагдаж одоо хөрсөн дээр бууж хэрэгжээд явж байгаа. Тэгээд шинжилсэн энэ хууль эрх зүйн актынхаа хүрээнд бид нар шинэ бүтэц зохион байгуулалтаараа энэ хууль дүрмийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгтаа бас хийх ажлыг эрхлэн хариуцаж явуулж байна. Өнгөрсөн энэ 100 хоногийн хугацаанд бид шинэ хуулиудаа өөрсдөө эхэлж уншиж судалж мэдэх дотроо одоо 4-1 албатаараа хуулиа судлаж одоо сургалт зохион байгуулах одоо хэлэлцүүлэг явуулах за мөн одоо сум болон сургуулийн нийгмийн ажилтнуудаа одоо энэ шинэ хуулиудын талаар мэдээллийг түгээх эцэг их гэр бүл иргэдэд энэ хуулийн тухай ойлголтыг одоо хүргэх энэ зорилготой бас нэлээд өдрөлгүүдийг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бид нар нийтдээ 9 одоо сургалтыг 9 удаагийн сургалтыг зохион байгуулж нэлээд олон иргэд хүмүүст үйл ажиллагаагаа шинэ хуулиа сурталчилсан байдаг. 6000 гаруй иргэд эцэг эхчүүдэд шинэ хуулиа сурталчлах энэ ажлуудыг хийсэн зохион байгуулсан байна. Тэгэхээр хүүхэд харга үйлчилгээ гэснээс яг энэ тухай бол иргэд нэлээх сонирхож байгаа тийм ээ. Ягаад гэвэл манай аймгийн хувьд за улсын хэмжээнд тэр ер нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдэд их байдаг ч их хүрэлцээ бага байдаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор бас хүүхэд харах үйлчилгээ шинээр гаргаж ирсэн. Энэ маань бас иргэдийн нэлээд талархлыг хүлээгээд байгаа. Энэ тухай мэдээллийг өгвөл ер нь манай аймгийн хувьд одоо хичнээн хүүхэд харах үйлчилгээ байна. Хичнээн хүүхдүүд хамрагдав. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд харах үйлчилгээг бол яг 2016 оны 4 сарын 1-ээс эхлээд тогтвортой үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байгаа. За энд холбогдуулаад хууль тогтоомж гарсантай холбогдуулаад 58 иргэнд сургалтыг явуулж гэрчлэгээ олгож одоогоор бол яг 23 иргэн үйл ажиллагааг явуулж байна. Хүүхэд харах үйлчилгээгээ зөвшөөрөл аваад явуулж байна. Аймгийн хэмжээнд 23 иргэн маань 9 төв болж энэ үйл ажиллагаа маань явагдаж байгаа. 9 төвд 120 хүүхэд хамрагдаж байгаа юм. Тэгэхээр төрөөс нэг хүүхдэд норматив зардал буюу энгийн одоо хүүхэд маань энгийн хүүхдэд бол 113 мянган төгрөг аймгийн төвдөө. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бол 196 мянган төгрөгийн тийм норматив зардлыг нэг сарда тогтмол олгож явж байгаа. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За тэгэхээр энэ тал дээр ер нь эцэг эхчүүдээс судалгаа буу сэтгэл ханамжийн хувьд ямар байдгийг эргээд энэ олон хүүхэд харах үйлчилгээнийхээ төвөдд хэрхэн хяналтыг яаж тавьж явдаг юм бэ? Тийм. 4 сарын 1-ээс эхлээд одоо 3-4 удаагийн хяналтыг хийчээд байна. Сая сүүлд 9 сард бас хяналт хийж санхүүгийн тайлан хэрхэн гаргаж байгаа. За бусад зарим нэг төвүүд дээрээ мэрэгжлийн байгууллагатай хамтарсан чиглэлээр мэрэгжлийн одоо багш юуны хүмүүс маань мэрэгжилтэнгүүд маань нийлж хяналт хэмлэг хийсэн байгаа. Ингээд холбогдох чиглэлийн нөхөж ажиллаж байгаа. За яг иргэдээс бол тодорхойлсон гомдол одоо энэ төвтэй холбоотойгоор ийм гомдол байна гэсэн ийм гомдол ирээгүй байгаа нь энэ үйл ажиллагаа манаас боломжийн түвшинд явж байна гэж харж болох юм аа. За тэгэхээр наслмаа дараагаас асууя. Ер нь сар бүрийн нэгэнд аймгийн засаг дарга хүүхдэд сонсох өдрийг одоо оролцдог байгаа тийм ээ. Энэ үйл ажиллагааг танахаас зохион байгуулдаг байгаа. Ер нь энэ хүүхдүүдийг хэр их сонсож байна. Ер нь мэдээллийг бол бид нар байнга хүргэж байгаа л да. Гэхдээ яг энэ үр дүн чухам хэр байна вэ? За баярлалаа. Энэ хүүхдэд сонсно гэдэг маань өргөн утгаараа бол ерөөсөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамж бүхий иргэн субъект те насан туршаагүй хүүхдүүдийг шийдвэр гаргах төвшөнд үзэл бодлын сонсгож тэдний өөрсдийн эрхээ хамгаалуулах эрхийг нь хангах тийм нөхцөлийг бүрдүүлэх учиртай гэж манай нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцэд заасан байдаг. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиараа ч гэсэн хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэн дээдлж одоо шийдвэр гаргагч нар тухайн одоо орон нутгийнхаа бүс нутгийнхаа улс орныхаа хөгжлийн бодлогыг тодорхойлоход насан туршаагүй хүүхдийнхээ үгийг сонсож бодлого шийдвэртээ тусгана гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр энэ утгаараа бид нар хууль эрх зүйн актын хүрээнд хүүхдэд одоо хүлээн зөвшөөрөгдсөн тэр үүргийг ханган биелүүлэх зорилготойгоор хүүхдэд сонсох өдрийг аймгийн засаг даргын захирамжаар одоо зарлаж
энэ тогтмол сонсож ирлээ. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бид нар нийт 9 удаагийн уулзалтаар 200 гаруй хүүхдийн үгийг сонссон байдаг. Тэгээд энэ дээр хүүхдүүд маань маш олон үнэтэй саналыг тавьсан байдаг. Зөвхөн өөрийнхөө өмнө тулгамдж байгаа асуудал төдийгүй одоо нийгэмд учирч байгаа, иргэдэд тохиолдож байгаа, мөн одоо улс аймгийн хөгжилд одоо сөрөг нөлөө үзүүлэх үйц тэр асуудлуудыг эерэг болгох талаас ийм зүйл хийгээч гэсэн ийм саналуудыг хүүхдүүд маань бас тавьж байгаа. Тэгээд нийтдээ 49 удаагийн 48 төрлийн санал ирсэн хүүхдүүдээс. Тэгээд эдгээр энэ 40-ыг нь өнөөдөр бүрэн шийдвэрлэж 8 шийдвэрлэгдэхт шатандаа явж байгаа. Тэгээд энэ маань өөрөөр хэлбэл хүүхдүүд маань дан ганц одоо үзэл бодлоо илэрхийлэх төдий бус ер нь үзэл бодлоо шийдвэр гаргах төвшөнд илэрхийлж чадж байна гэдэг маань өөрөө хүүхдүүд өөрсдөө итгэлтэй байх, бусад хүүхдүүдийнхаа өмнө одоо төлөөлөл болгож одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр болно тийм ээ. Орон нутгийнхаа аймгийнхаа хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд засаг даргад энэ үзэл бодлыг уламжлуулж байна гэдэг маань тухайн хүүхдэд хувь хүн болох тэр чадамжийг өөрийгөө илэрхийлэх тэр боловсролыг олгож байгаа маш том сургалт юм а гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ манай аймгийн энэ одоо арга хэмжээ бас үндэсний хэмжээнд загвар болох үйц одоо ийм нэлээд туршлага болж түгээн дэлгэрж байгаа гэдгийг бас дашрамд хэлхийг хүсэж байна. Тэгээд үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ нийт одоо оролцогч хүүхдүүдтэй бас дашрамд талархал илэрхийлье. Хүүхдийн үгийг байнга сонсож тэдний өмнө тулгамдж байгаа асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгаж бас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргад бас талархал илэрхийлье. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. Тэгэхээр энэ өдөр явагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байгаа тийм ээ. Нэлээ олон сар болсон байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ер нь эхнээсээ шийдвэрлэгдэж эхэлсэн ямар асуудлууд байна вэ? Нэлээд томхон ажлуудаас нь хэлээ би 48 ажил нь шийдвэрлэгдлээ гэсэн тийм ээ. Тэгээд энэ бас салбарын байгууллагууд маань бас их идэвхтэй хүүхдийнхээ энэ асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй ажиллаж байгаа. Бүх төвшөндөө дан ганц аймгийн засаг дарга биш. Бүх төвшөнд бас хүүхдийг сонсож байгаа гэдгээр бас их онцлогтой тийм ээ. Бүх одоо засаг даргын дэргэдэх агентлагууд маань сар бүр хүүхдээ сонсож байна. Сум багийн төвшөнд хүүхдүүдээ сонсож байна. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн төвшөнд бас хүүхдүүдээ сонсож байна. Тэгээд бид нар бол яг аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтанд оролцож саналаа тавьж байгаа хүүхдүүдийн хүрээнд асуудлуудыг шийдвэрлэж хяналтандаа авч ингэж ажиллаж байгаа. Хяналт мониторинг хийж. За энэ дээр тухайлах юм бол дунд ахлахангийн бага ангийн сурагчид маань л нөгөө үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. Тэгээ дунд ахлахангийн хүүхдүүд үдийн цай хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Ямар ч үлээс энэ юугээ одоо үдийн цай хоол идэж чадахгүй маа гэхэд ундны усаар хангадаг байгаа ч гэсэн юм саналыг хүүхдүүд маань тавьж ирсэн. Тэгээ энийг бас ерөнхий боловсролын сургуулиуд дээр бүрэн шийдвэрлсэн. Манай Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чаа улсын хотын захирагч энэ асуудлыг бас анхааралтай авч нэн даруй одоо энэ асуудлыг шийдвэрлэж бүх ерөнхий боловсролын сургуулиуд дээр одоо ундны цэвэршүүлэх тийм баллоныг суйрлуулж өгсөн байгаа. Тэгээд энэний дараа манай мэрэгчлэтнүүд боловсролын байгууллагынхантай хамтарч бас мониторинг хийсэн. Тэгээд ашиглалт бол бас боломжийн хангалттай байна гэж ингэж үтсэн. За мөн хүүхдүүд хогийн савыг сургуулийн гадна дотн бас нэлээ англин ялгах хогийн сав болгож байршуулмаар байна гэсэн юм саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл хуурай хог, нойтоо хог хайдаг ч юм уу те. Энэ англи ялгадаг юм таних тэмдэгжүүлсэн юм хогийн савыг бүх сургуулиудын гадна байрлуулах ажлыг мөн одоо Хэрлэн сумын засаг дарга анхаарлаа авч шийдсэн байх жишээтэй бүх сургуулиуд дээр. За бас нэг хүүхдүүдийн тавьсан нэг томоохон ажил бол ялангуяа нэг охтуудтай уулзах үеэр гарч исэн. Охтууд маань ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлд ороход хувцас солих өрөө байхгүй байна гэсэн юм саналыг тавьж исэн. Тэгээд энийг бас манай боловсрол соёлын газраас анхаарч бүх сургуулиуд дээр охтын биеийн тамирын хичээлд орохдоо хувцас сольдог өрөөг өөрсдийнх нь сургуулиудынх нь нөөц дээр тушиглаж гаргуулж ингэж янзлсан байгаа. Тэгээ энэ маань бас бид нар бас бодоход ерөөсөө анзаардаггүй байсан юм байна. Гэх жишээтэй ийм асуудлуудыг нэлээд шийдсэн байна. Тэгээд одоо зарим нэг одоо 4 6 дугаар баг дээр нөгөө хятадын
баажуу арх худалдаалдаг цэг байна, тийм бүр гудамж байна гэд хүүхдүүд маань бүр судалгаа хийчихсэн бас энэ уулзалтан дээр танилцуулж ирсэн. За энэ дээр манай мэрэгжлийн хяналтын газар ч гэсэн бас анхааралтай авч тухайн багийн засаг даргын ажлын албач гэсэн бас анхаарч манай хэлтстэй хамтран энэ хүүхдүүдийн саналын дагуу одоо судалгааны ажил хийж тэрийг илрүүлж одоо хоригдсан ийм ажлыг бас томоохон ажлыг хийсэн байх жишээтэй. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За 12 дугаар ангийн төгсөх ангийн сурагчид маань бас мэрэгжил сонголтыг бас арай өөрөөр хиймээр байна. Бид нар ерөнхий нөгөө эрдмийн шалгалт өгөх үедээ л гинтгээ одоо ямар мэрэгжил сонгох вүлээ гэд ингээд аав ээжтэйгээ зөвлөлдөхгүйгээр янз бүрийн л одоо мэрэгжлийг сонгох мэрэгжлийн ирээдүгөө сонголтод бас бэлэн биш байна гэсэн юм саналыг тавьж исэн. Тэгээ энэ дээр бас манай боловсрол соёл урлагийн газар бас нэлээд анхаарч тийм мэрэгжил сонголтын өдөрлөгийг бас зохион байгуулж энэ жилийн өнгөрсөн хичээлийн жилийн тэгтээ 2016 оны энэ төгс ангийн сурагчдын мэрэгжил сонголтод бас нэлээд одоо боловсролын экспо маягаар дорнот их сургуультай хамтарсан нэлээд том сурталчилгааны өдөрлөгийг хийсэн. Энэ нь бас их үр дүнгээ өгсөн. Дорнот аймагт эрэлт ихтэй хүүхдүүдийн ирээдүйд шаардлагатай тэр хүссэн мэрэгжлийг дорноттой бас ихтэй сургуулийн консерт зунтай ярьж аль болохоор хуваарийг олноор авчруулах ч юм уу те. За ямар мэрэгжил илүү дорнотын зах зээлд илүү ойрын хэдэн жилдээ хэрэгцээтэй байна вэ гэдгийг бас гаргаж тухайн салбарууд дээр нь хүүхдүүдэд танилцах аяллуудыг бас манай хэлтсээс мэрэгчлүүд маань хийсэн байгаа, зохион байгуулсан. Тэгээд нөгөө дулааны цахилгаан станц, адуун чулууны уурхай, бүсийн онцлогооны эмчилгээний төв гэдэг ингээд шүүх цагдаа гэж салбарын мэрэгжлийн байгууллагууд дээр тухайн мэрэгжлийг сонгож байгаа бүх одоо төгсөгч хүүхдүүдэд аваачиж газар дээр нь одоо уулзалт хийлгэж нүдээр нь тэр мэрэгжлийн онцлогийг одоо мэдрүүлэх ийм өдөрлгүүдийг хийсэн бас их үр дүнгээ өгсөн. Тэгээд бид одоо дүгнэхтэй энэ жилийн манай төгсөгч хүүхдүүд маань сонгосон зөв мэрэгжлээ сонгосон байхаа сонирхсан те. Тэгээд бас ирээдүйд ажлын байр олдох үец хэрэгцээтэй тийм зах зээлээ мэдэрч бас мэрэгжлээ сонгосон байхаа гэж ингэж найдаж байгаа. Тэгэхээр үр дүнгээ эхнээсээ өгч шít тийм ээ. Энэ өдөрлөн. Гэр зэрэг одоо шийдсэн асуудлууд маш их байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэгт бас залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч орж байгаа тийм ээ. Тэгэхээр яг танад төвөр ямар үйл ажиллагаа явагдаж байна? Залуучуудынхаа хөгжлийн төлөө ямар үйл ажиллагаануудыг хийж байна? Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу? Одоо хүүхд гэр бүл хөгжлийн хэлтээс гэж хуучнаар байсан бол танах нэмэгдээд тэгээд нэршлийн хувьд ч өөрчлөгдөд орсон ба шүү дээ тийм ээ. За хүүхд төрөлхтний хөгжлийн хэлтсийн дэргэдүүл яг залуучдын хөгжлийн төв маань 2014 онд байгууллагад ажиллаж байгаа. Яг түрүүн даргын хэлсэнчлэн одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ерөнхийдөө байгуулагдаж ажилласан. За тэгээд 2015 оны 10 сарын 27-ны өдөр яг бид бүхэн яг танхимын нээлттэй хийж яг залуучуудаа одоо бодит байдлаар үйл ажиллагаа өргөх боломж маань бүрдсэн байгаа. За тэгээ үүнд бол орон нутгаас бас яг залуучдынхаа хөгжлийн төлөө бас бодит дэмжлэг болгож одоо яг залуучдын хөгжлийн төвийг тогтжуулах, тоног төхөөрөмжийг одоо байршуулах зардалт 50 гаруй сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгч яг энэ төв маань үйл ажиллагаанд чигтрээд явж байгаа. За тэгээд төрийн байгууллагын дэргэд явдаг байсан. Одоо болохоор яг бүтцэд нь ороод бас яг залуучдын хөгжлийн газар маань ингэж байгууллагад ажиллаж байгаад бол залуучдын хувьд бол талархалтай байгаа. Яагаад гэвэл хуучин бол яг нөгөө залуучуудын чиглэлээр ажилладаг яг төрийн байгууллага бол байдаггүй. Тийм учраас яг магадгүй залуучдын мандуу хоолой жоохон тутмаг хүрдэг гэж магадгүй тий. Тэгэхээр одоо яг төрийн байгууллагын бүтцэд орж үйл ажиллагаа маань хүрж байгаа учраас бас залуучдын дуу хоолой маань илүү одоо бодлогын төвшөнд бас шийдвэрлэх магадлал маш өндөр болж залуучд маань бас яг одоо нийгэмдээ оролцох боломж нэмэгдэж байгаа болов уу гэж харж байна. Сайн дураараа цугладаг байсан бол одоо албан ёсны болж чинь гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хугацаанд ер нь залуучуудын ямар асуудлыг хөндөж ажиллав, ямар асуудлуудыг цаашаа тавихаар байна уу? Та бүхний зүгээс.
Тэгэхээр залуучдын хөгжлийн төвгээд бас маш сайхан танхимтай 2 3 өрөөг тогтжуулж одоо яг хэлцийнхаа нэг давхарт бас бүтэн ингэж тогтжуулж ажиллаулж байгаа. Тэгэхээр яг манай үндсэн үйл ажиллагаанууд гэвэл амьдрах ухааны сургалт байдаг. Амьдрах ухааны сургалтаас бид бүхэн зорилтууд бүлгийн залуучуудтай чиглэж бас 15 оны 9 сараас эхлээд тасралтгүй нэг орон тооны багш авч ажиллаулж одоо сургалтуудаа зохион байгуулж байгаа. За бас мэрэгжлийн сэтгэл зүйч бас манай дээр ажилладаг. Манай нийгмийн ажилтан буюу сэтгэл зүйч дүүрэн жаргал гэдэг залуу ажилладаг байгаа. Яг залуучуудад одоо тулгамдж байгаа асуудал юу вэ? Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн сургалтууд зохион байгуулах үйл ажиллагаануудыг бас тогтмол өрнүүлдэг. За мөн одоо залуучдын маш ихээр хүсдэг зүйл нь бол мэдээж одоо тэр залуучууд хүсэл сонирхлоороо нэгтгэх те эсвэл альва нэг асуудлаараа нэгтгэх дэмжих бүлэг сонирхлын бүлгүүдийг бас тогтмол нэг хичээллүүлж ажиллаулдаг. За тэгэхээр залуучд маань одоо сонирхлын бүлэг болоо дэмжих бүлэг байгууллаа гэж бодоход яг асуудлаа шийдвэрлэлээ гэхэд одоо тэр дэмжих бүлэг маань одоо үйл ажиллагаа маань үр дүнгээ өгөөд тэгээд дараагийн үйл ажиллагаанууд дараагийн дэмжих бүлгүүд байгуулагдаж ингэж ажилдаг юм байгаа. За дэмжих бүлэг сонирхлын бүлгүүдийн хувьд бол бас яг залуучд маань бас хайрцангуй мэддэг болсон. Одоо манай дээр их залуу авиасны клуб гэж тогтмол хичээлж байна. За мөн одоо яг залуучууд маань уран зураг их сонирхдаг болсон ийм цаг үе байгаа. Тэгээ бид нар яг залуучтайгаа саналыг сонсож бас сонирхлын бүлэг дэмжих бүлгээ байгуулдаг. Тэгэхээр модерн арт гэдэг уран зургийн клуб хичээлж байна. За Viper гэдэг яг өсвөр үеийн залуучуудын нөхөрчгөө эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготой ажилладаг ийм бас дэмжих бүлгүүд хичээлж байна. За мөн залуу ээж гэдэг өсвөр насндаа төрсэн залуу ээжүүд маань бас нэгдэж бас үйл ажиллагаа явуулдаг ийм клубүүд бол тогтмол хичээлж байгаа. Тийм байна. За тэгэхээр засгийн газрын одоо 100 хоногийн хүрээнд бол бас бид бүхэн залуучуудаа чиглэсэн тодорхой хэмжээний үйл ажиллагааг бас өргөнж ажилласан байгаа. За тэгэхээр яг залуучуудад тулгамж байгаа асуудал маань гэхээр орон нутагтаа ингээд харахад бас хөгжлийн бэрхшээлтэй залуучууд нилээдгүй байдаг. За тэрний одоо нэгэн хэсэг буюу яг хэл ярианы бэрхшээлтэй залуучуудад бас чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж бас ажиллаж байна. За тэгэхээр манай дээр чимээгүй яриа гэдэг яг хэл яриа сонсголын бэрхшээлтэй залуучдыг нэгтгэсэн ийм клуб 2015 оны 12 сарын 3-наас эхлээд үйл ажиллагаа бас зохион байгуулад ажиллаж байгаа. 32 залуу тогтмол хамрагддаг. За тэгэхээр энэ клубийнхаа үйл ажиллагааг бүр сайжруулах үүднээс бас яг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг иргэний боловсролын төвгээд бас залуучдын хөгжлийн төв үйл ажиллагаа дэмжиж ажилладаг байгууллага байдаг. За тэр байгууллагт бас төсөл бичснээр бид бүхэн энэ одоо дэмжих бүлгийнхаа залуучуудыг бас асуудлыг шийдвэрлэх төслийг бас авч амжилттай хэрэгжүүлж байна. За тэгэхээр энэ төслийнхаа хүрээнд бид бүхэн орон нутгийн одоо тайм мэдээг одоо мижитлвэцтэй хамтраад яг орон нутгийн тайм 7 хоногийн мэдээг тохионы орчуулгатайгаар бас нэвтрүүлж хүргэж байгаа. За тэгээ энэ маань бас өсвөр залууг их төдийгүй бас яг тийм хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн маань бас нэлээд талархлыг хүлээж байгаа юм ажил болсон. За тэгээд манай нөө дэмжих бүлэг сонирхлын бүлэг ярьсан те дотн төв Viper гэдэг манай үе тэнгийн сургагч багш нар ерөөдөө санаачлаад хурж очих үйлчилгээг бас нэвтрүүлж эхлээд байгаа. За энэ үйлчилгээ маань болохоор бол бас яг нөгөө нийгмийн үйлчилгээг авч чадахгүй гэртээ байгаа тийм өсвөр үе залуучууд чиглэсэн юм үйл ажиллагаа. За тэгэхээр тэр залуучууд маань бас мэдээлэлээс илүү тутмаг нийгэмд оролцох байр суурь нь маш хүнд бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр бас яг нөгөө нэг гэрээр нь хурж очиж бас яг үе дэнгийн найзуудтай өөрсдөө мэддэг чаддгийг хуваалцах тийм зорилгоороос хурж очих үйлчилгээг нэвтрүүлээд ерөөдөө явуулын юм хайрцгаар бас бид бүхэн мэдээлэл хүргэж ажиллаж байгаа. За эндээ болохоор бол нөхөн үржих эрүүл мэндийн сургалтуудаа бас бид бүхэн хэлбэршүүлсэн аргаар одоо материал болгон бэлтгэн хүргэж байгаа. За мөн амьдрах ухааны сургалтуудаа бас эндээ багтааж мэдээллүүдээ хүргэж байгаа. Ийм ажлуудыг бас зохион байгуулад байна. Тэгээ манай Viper төв болоо дотн зөвлөгч төвийн 16 нийт сайн дурын сургагч багш нар ерөөдөө ундаг дугуугаар бас яг энэ хурж очих үйлчилгээгээ хүргэдэг байна. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За баярлалаа. Тэгэхээр хүүхдийн талаар ярьлаа. За залуучуудын талаар ярьлаа. Мэдээж одоо гэр бүлийн талаар ярина тийм ээ. Гэр бүлийн хөгжлийг дэмжих зүгээс гэр бүлийн хөгжилд зориулж чухам ямар үйл ажиллагааг танай байгууллагаас зохион байгуулж байна? Ерөөсөө нийгмийн анхдагч орчин бол гэр бүл. Тэгээд энэ утгаараа бид нэр хүүхдийн эрхийг гэр бүл суурилсан, залуучуудын эрхийг гэр бүл суурилсан гэсэн эмчиг хандлагаар одоо төрийн бодлогыг хэрэгжүүлэх
ийм үүрэг хүлээж ажиллаж байгаа. Тэгээд энэ утгаараа гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих энэ асуудлуудыг бас нэлээд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тэгээд энэ засгийн газрын 100 хоногийг угтаж бид нэр өмнө хэрэгжүүлж исэн гэр бүлийн хөгжил дэвшил 1 2 гэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүл тэрнийхээ үйл ажиллагаанд бас хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ. Тэгээ энэ хугацаанд өнгөрсөн хугацаанд бид нар нийтдээ Дорнот аймгийн 6 сумын 150 одоо зорилтод өрх гэр бүлийн гишүүдэд хүрч ажилласан байна. Тэгээ ерөөсөө ингээд баг сумаас нь судалгаа аваад за энэ өрхүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх юм зорилт тавьж тодорхой одоо 4 зорилтын хүрээнд үйл ажиллагааг чиглүүлж ажилласан. Энэ дээр мэдээж одоо манай орон нутаг болоод дэлхийн зүүн олон улсын байгууллага бас их дэмжиж ингэж хамтарч ажиллаж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд дан ганц одоо манай байгууллага бас хэрэгжүүлэхэд бас бэрхшээлтэй. Тэгээд нийгмийн салбарын бүх байгууллагууд энд бас идэвхтэй хамрагдаж байгаа гэдгийг бас дашрамд хэлье. Тухайлх юм бол боловсрол, соёл, урлагийн газар, гэр бүлийн нөгөө боловсролыг дээшлүүлэх, сургууль завсарсан хүүхдүүд, залуучуудын хувьд тэднэрт боловсролын үйлчилгээг хүргэх, за хөдөлмөр нийгмийн халамжийн байгууллага нь одоо тухайн өрхийн амжиргааг дээшлүүлэхэд нэмэр болох тэр судалгаанд суурилсан дэмжлэгүүдийг тэр гэр бүлд үзүүлэх, ажлын байранд холбон зуучлах, за цагдаагийн газар ихэд архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэлттэй тэр гэр бүлүүдтэй одоо тулж ажиллах, эрүүл мэндийн газар маань болохоор одоо тэр гэр бүлийн эрүүл мэндийн асуудалд бас анхаарах гэх жишээтэй ингээд бүгдээрээ багаараа хамтарсан багаар маш сайн ажиллаа. Энд Хэрлэн сумын хамтарсан багууд ч гэсэн бас нэлээд туршлагажиж гэр бүлүүдтэй ажиллах тэр багийн шинэ арга зүйг бас айгүй амжилттай гаргаж ирж байгаагаараа бас их онцлогтой. Тэгээд бидний хүрсэн өнөөдөр энэ мониторинг хийхэд хүрсэн үр дүн гэх юм бол бас тодорхой хэмжээнд нийгмийн салбарын энэ байгууллагууд гэр бүлтэй ажиллах тэр арга зүйг бас эзэмшлээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд сонгогдсон зорилтод бид нар одоо нэг тэдэн мянган хүнийг гэж ингэж ярьж томруулж ингээд ярихгүй яг фокуслж аваад тэр хүмүүстэй л яг тэр гэр бүлд 100% үр дүнгийн хүртээ гэсэн юм зорилготой ажиллаж байгаагаараа их үр дүнтэй хэрэгжиж байгаа хөтөлбөр юм а гэж хэлмээр байна. Тэгээд энэ өрхүүдийн маань одоо 30 орчим хувийн ажлын байртай өөрийн орлогоо нэмэгдүүлсэн, хөдөлмөрт холбон зуучлагдсан байна. За мөн архины хамааралтай 9 гэр бүл байсан. Тэрийг бүр архинаас бүрэн татгалзуулах эмчилгээнд 6-ыг нь хамруулсан, архины хамаарлаас бас ангижруулсан гэсэн энэ бол бидний хувьд бол бас их үр дүн гэж ингэж харж байгаа. За тэгээд өрхийн амжиргааны чадвархаасаа шалтгаалаад хүүхдүүд нь ямар нэгэн одоо хөгжүүлэх дугуулсан секцэд хамрагдаж чадахгүй, цуслан дамарч чадахгүй гэд үе тэнгийнхнаасаа олон тэр хөгжлийн програм хөтөлбөрүүдийг дутуу авч ирсэн энэ судалгаа гарсан. Тэгээд тэрийг нь нөхөх энэ арга хэмжээнүүдийг бид нар бас хийлээ. За мөн одоо гэр бүлийн гишүүдийг одоо нөгөө хөгжмийн заслын аргаар нийгэмшүүлэх, амьдралын бэрхшээлээ өөрсдөө даван туулах тэр арга зүйн сургалтуудыг зохион байгуулснараа гэр бүлийн гишүүд маань хэн нэгэнд хандаж аль нэг төрлийн бас байгууллагаар асуудлаадаа шийдвэрлүүлэхийн төлөө биш, өөрсдийнхөө итгэл үнэмшлэр, өөрсдийнхөө мэдлэг ойлголтоор, өөрсдийнхөө сурсан зөв дадал хэвшлэр амьдралын ухааныг зөвөр харж тийм ээ ийм одоо өөртөө итгэлтэй байх, амьдралаа зөв авч явах юм чадамжид суралцсан гэж ингэж хэлж болно. Энэ бол бидний бас гэр бүлтэй ажиллаж байгаа, хүнтэй ажиллаж байгаа маш том үр дүн гэж ингэж харж байгаа. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэг маань хугацаа өндөрлөх төгөж байна. Тэгээд ер нь бол агентлагуудаас одоо энэ засгийн газар шинжлэгдсэн засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хүрээнд гарсан өөрчлөлтүүд тийм ээ шинээр гарсан тушаал шийдвэрүүдтэй холбоотой мэдээллүүдийг бид үзэгчтэй өгч байгаа маа. Ингээд нэвтрүүлэг өндөрлөх төгөж байна. Ер нь танай байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа сая тийм ээ. Цаашид ямар үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна вэ? Энэ тухай мэдээлэл өгөх. За цаашид бид одоо энэ Дорнот аймагт хэрэгжүүлж байгаа хүүхдэд ээлтэй засаглал 2016 гэсэн хөтөлбөр маань энэ жил ингээд дуусж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийнхаа хэрэгжилтэнд бас салбарын байгууллагатайгаа хяналт шинжилгээ үнэлгээ хийж байна. За энэ үнэлгээгээ хийгээд тэр гэр бүлийн хөгжил дэвшил хөтөлбөртөө бас үнэлгээ хийж энэ хоёр хөтөлбөрийн тайланг одоо ойрын хугацаанд бид нар тавина. Тэгээд 17-оос 20 онд хэрэгжүүлэх энэ шинжилсэн хууль эрх зүйн акт
хүрээнд орон нутгийн бодлого хөтөлбөрүүдтэйгээ уялдуулсан манай салбарын хүрээнд хэрэгжүүлэх хүүхэд гэр бүл залуучуудад чиглэгдсэн хөтөлбөрөө шинэ хөтөлбөр боловсруулж аймгийн иргэдийн хуралдаа танилцуулах өргөн барихын ажлыг бид ойрын хугацаанд хийхээр төлөвлөд байна. Тэгээд энэ бүх засгийн газрын бодлого болоод орон нутгийн одоо хөгжлийн стратеги хөтөлбөрүүд тусгагдсан ажлууд маань манай салбарын хүрээнд орон нутгийн дэд хөтөлбөр болон бас хөрсөн дээрээ бууж хэрэгжих учиртай. Тэгээд удахгүй бид шинэ хөтөлбөрөө барьж Доронтой аймгийн хүүхэд гэр бүл залуучуудад чиглэсэн олон томоохон ажлуудыг хийх болно. За баярлалаа, ингээд студид хүрэлцэн ирж цаг зав гархан хийж байгаа ажлынхаа талаар танилцуулсанд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Үзэгчдээ ингээд засгийн газар 100 хоног цоврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бид энэ удаагийн дугаартаа гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хамт олоныг урьж оролцууллаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. Засгийн газрын 100 хоног цоврал нэвтрүүлэг